Сайн байцгаана уу? Эцэг их асран хамгаалагч та бүхний өдрийн мэндийг хүргэе. 4-5 настай хүүхдийн зурах үйлийг дэмжих хэрхэн цааш хөгжүүлэх талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. 4-5 настай хүүхдэнд хүрээлэн буй орчны юмс үзэгдэл, үйл явдал, санаа бодлоо зургаар илэрхийлэх, бусадтай хамтран бүтээл хийх, зурж буй зүйлстэй бүтээлчээр хандах ба баримлын шавар, зуурмаг, засаар хүн амьтан дүрслэх, төрөл бүрийн материал, цаас, кордон ашиглах бүтээл хийж түүгээрээ наамал нааж бүтээсэн зүйлсийнхаа агуулга дүрслэлийг баяжуулж чаддаг. Мөн 4-5 настай хүүхд баримлын шавраар эд зүйлс хүн амьтдыг дүрсэлж бүтээж мөн 2 ба 3-аас доошгүй хэсгээс бүтсэн зүйлс дүрслэх, баримлын шавар, зуурмаг эд зүйлсийг ашиглах хүн амьтан дүрсэлж хийж чаддаг. Мөн наамал хийхдээ бэлэн дүрсээр наамал наах, үндсэн дүрс хайчлан эд зүйлс амьтан ургамал дүрсэлж наах, төрөл бүрийн материал ашиглан бүтээлчээр дүрслэн наамал хийж чадна. Мөн барьж байгуулах, эвдүүлэх, угсрах, тоглоом, гарын доорх байгалийн материалаар бүтээл хийх, барьж байгуулах эд зүйлсийг бүтээн хийсэн зүйлстэй агуулга дүрслэлийг нь баяжуулж хийж чаддаг. Иймээс та бүхэн маань хүүхдтэй цаг гаргаж энэ зурах, бодох, наах, зохион бүтээх энэ үйлдэлд нь хэрэглэгдэхүүнийг бэлдэж өгч хамтран гэр бүлээрээ бүтээл гаргаж байгаарай.